За сайн байцгаана уу. Global MBC Media үүсгэн байгуулагч Цэндийн мөх цэцэрлэг байна. Яг одоо бүгд найрамдах хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотоос мэдчилж байна. Сүүлийн үед монголчууд маань эмчилгээ, онцлогоо, шинжилгээгээр Хөх хотыг маш их зорж ирж байгаа. За миний хувьд ч гэсэн бусдын адил зорилгоор ирсэн. Тэгээд олон хүмүүст хэрэгтэй болох болов уу гэдэг үүднээс аль нэг газрыг рекламад нь сурталчлах биш, яг өөрийн биеэр туулсан мэдсэн зүйлээ бусдад хуваалцаж байгаамаа. За Хөх хотод эмнэлгүүдийн хувьд бол мэдээж улсын болон хувийн эмнэлгүүд маш олон байгаа. За тэгээд улсын гол эмнэлгүүдийг би ерөөхдөө хэлээд явчихъя. За Наймонгу ИК даашвэ фушу июан гэж байна. Өвөр Монголын ангаах ухааны их сургуулийн харьяа 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг гэж байдаг. За энэ 2-р эмнэлэг нь болохоор ясны чиглэлээр дагнсан. За энийг бол өвөр Монгол болон манай монголчууд болохоор харьяа эмнэлгийг ерөөхдөө хараад 1, хараад 2 гэж хэлдэг юм билээ. Хараад 1 эмнэлэг нь Хөх хотын хамгийн том эмнэлэг гэж хэлдэг. За тэгээ бүх төрлийн өвчин үзэх, онц тогтоох, мөн хамгийн хүнд онцгой тийм ажилбаруудыг хийдэг эмнэлэг. Хараад 2 эмнэлэг нь ясны хугарал, гэмтэл, яс үе мөчний мэс засал хийдэг ерөөхдөө ясны чиглэлээр дагнсан эмнэлэг гэдэг. Наймонгу зэжи чүрэми юан гэж байна. Өвөр Монголын өөртөө засах орны ардын эмнэлэг. За дараа нь Наймонгу зэжи чү жун и юан гэж байна. Өвөр Монголын уламжлалт хятадын ангаах ухааны эмнэлэг гэж байна. За мөн Наймонгу гожи мон юан гэж байна. Өвөр Монголын олон улсын монгол эмнэлэг. За Бээжин даашвэ Наймонгу зэжи чү жунлиу июан гэж байна. Бээжингийн их сургуулийн харьяа өвөр Монголын хавдар судлалын эмнэлэг. За мөн Хөх хотоос жунмон июан гэж байна. Хөх хотын хятад монгол эмнэлэг. За ингээд монголчууд хамгийн их ирж байгаа гол эмнэлгүүдийг нэрлэлээ. За ирж байгаа хүмүүс маань эмнэлгүүдээ сайн судлаад би яг ямар чиглэлээр аль эмнэлэгт нь ирэх вэ гэдгийг маш сайн ойлгоод тэгээд эмнэлгээ сонгоно. За тэгээд эмнэлэгт очингууд ер нь аль ч эмнэлэг ерөнхийдөө очир ер нь маш гайгүй байдаг. За миний харснаар бол хараад 1 эмнэлэг бол маш их хүнтэй юм бэлээ. Тэгээд гэхдээ л ер нь бүх ихэнх эмнэлгүүд тухайн өдрөө өглөө эртгөө очиод очирлоод тэгээд эмчдэрээ цаг авах боломжтой байдаг. За ихэнх эмнэлгүүд нь бол орох хэсгээр оронгууд цаг авах тооцооны төлдөг хэсэг байгаа. За автомат машинаас хариу авдаг хэсэг байгаа. CT-ний зураг авахулдаг газар гэдэг дэлгэцэн дээр эмнэлгийн танилцуулга болон эмчнэрийн танилцуулга гарна. За тэгээ ихэнх эмнэлгүүдэд ер нь Монгол, Хятад аль эмчнэр нь байдаг. За тэгээд эмчнэрээ бас сонгоно. За тэгээ өөртөө судлаад эмчнэрээ сонгохгүй тохиолдолд яг эмнэлгээс хуваарж өгч байгаа эмчдэр цаг авнаа. Ерөнхийдөө аль болохоор өглөө өвлөн очих хэрэгтэй, шууд шинжилгээ хийх гээд бас яаж хэлж мэдгүй те. Ялангуяа дотор эргэтнээ үзүүлэх гэж байгаа хүмүүс бол өвлөн эртхэн шиг очиод тэгээд цагаа авах боломжтой. Тэгээд өглөө эрт очиод цагаа авах юм бол нэг зарим эмнэлгүүд нэг баг зэргийн очиртой байдаг. Ер нь бол эмнэлгийн хангамж болон эмчнэрийн хангамж нь маш хангалттай учраас нэг удаан очирлоод юм уу эсвэл олон хоногийн өмнө энэ төр авах шаардлага ерөөсөй байдаггүй. За тэгээд эмчтэй үзүүлэх цагаа авахад бол 15-аас 35 юан болдог. Монгол мөнгөөр бол 7500-аас 17500 төгрөг гэсэн үг ээ. Зовёрт тодорхойлоод ямар шинжилгээ хийхийг нь хэлээд өгнө. За тэгээд шинжилгээний хариу нэг удахгүй гарчна. За хэрвээ CT юм уу эсвэл цусны шинжилгээ өшөө нарийн мях юм бол яг нэг 2 өдөртөө 3 өдөртөө хэтэрхгүйгээр гарчна. За ингээд эмчилгээгээ авна. За зүүн уламжлалт эмнэлгүү эсвэл мэс заслуу, эм тариа юу гэд бас ингээд сонголтоо ийнэ. Эмч бол маш олон сонголтыг хийж өгнө, хэлж өгнө эмчилгээний тал дээр. За тэгээд эмчийн зөвлөгөөгөөрөө өөрөө сонголтоо хийгээд эмчтүүлдэг байгаа. Анх удаа ирж байгаа хүмүүсийн хувьд бол яг газраа мэдхгүй, хэлээ мэдхгүй учраас өөр монголчууд болон монгол оюутнууд, орчуулагч нар бас ийм хөлсөөр үйлчлдэг юм байлээ. За мөн машин унаагаар үйлчлэн, нэмлэгт нь үзүүлээд, шинжилгээ хийхэд нь дагуулад, шаардлагатай бол орчуулгыг хийгээд явдаг тийм үйлчлэгээнүүд маш олон байдаг юм байлээ. За тэгээ үүний хувьд бол мэдээж янз бүр байгаа. Ойролцоогоор нэг бүтэн өдөр машинаараа яваад үйлчлээд ингээд явхад бол нэг 300-аас 500 юан ч юм уу, 600 яан ч юм уу янз бүр хүмүүсийнхаа чанараас шалтгаалаад хэлний чанар те мэдлэгээсээ шалтгаалаад за мөн цагаараа 100 юан 150 юан ч юм уу ингээд янз бүр байдаг юм байлээ. Тэрийг бол та нар өөрсдөө ингээд хүнээ сонгоод ингээд үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ болж өгвөл албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч газар эсвэл албан ёсны тийм орчуулагч яг нэг зөв хүмүүсээ сонгож олох нь чухал юм байлээ. Тэгэхгүй бол бас тэр дунд олонний дунд сайн муу янз бүр байгаад
тий мөнгө төгрөгөө холигдуулсан хүмүүс ч маш их байдаг. Тийм учраас одоо хувь хүн болгон баг өвөр монголчууд болгон орчуулгын тэгээ дагуулж явна хөтөж хийн гэх юм бол маш сайн сонгоорой, хүнээ зөв сонгоорой гэдгийг хэлмээр байна. За хятад хэл мэддэг хүн бол тэр өдөртөө эмнэлгээ сонгоод очиод үзүүлэх боломжтой. Анх удаа ингээд учраа олжохоор 2-3 дахь удаага хүмүүс бол өөрсдөө ингээд явчихдаг юм байна. Яг тэгвэл өвөр Монголд бас монголоор ярьдаг маш олон хүмүүс байдаг. Дээрэс нь эмнэлгүүдэд бол өвөр монгол эмчнэр бас их байдаг. За шинжилгээний хувьд эмнэлэг болгон мэдээж өөр байгаа. Гэхдээ би дунджаар нь ерөөхдөө хэлж байгаа ш. За заавал энэ үн гэж бодож болохгүй. За ерөөхдөө Монголд ч гэсэн үздэг бүтэн биений шинжилгээний онцлогоонд орё гэх юм бол мэдээж тэр чинь ерөнхий үзлэгт ч тийм. Ерөнхий үзлэгт орох юм бол 300-аас 500 юан орчимд тэр бол зүгээр байдаг хэвийн одоо энгийн ерөнхий үзлэг гэсэн үг. За тэгээд ерөнхий үзлэг эмчдэр 15-аас 30 юан, за нүдний үзлэг 40 юан ч гэдэг юм уу. Чих хамар хоолой 80 юан, за цусны ерөнхий шинжилгээ 25 юан, шил шинжилгээ 21, өтгөний шинжилгээ 12 гэд ингээд шинжилгээ болгоно тухайн үнэтэй. За тэгээ элгэний үйл ажиллагаа 28, бөөрийн үйл ажиллагаа 22 гэдэг ч юм уу. За тэгэж явж байгаа зүрхний бичлэгийнхоо 60 гаруй юан, за хит авианы шинжилгээ 130 гаруй юан, MRI 240-с 380 юан. За тэр нэг хавдрын PET гэд маш үнэтэй одоо бас их чухал шинжилгээ байдаг PET гэд. За тэр нь болохоор нэг 6000-аас 7000 юан байдаг. За тэгээ CT-нүүд бол 300-аас 400 юан, цэжний CT 200 гаруй юан, хэвлийн CT 200 гаруй, хорт хавдрын маркер 30-аас 200 гаруй юан, хотоодны дуран 250 орчим, бүдүүн гидсний дуран 300 юан гэд дунджаар үнийг хэллээ. Мэдээж эмнэлэг болгон өөр шүү гэдгийг бас дахин сануулж хэлье. За мэдээж хол газар явж байгаа учраас мөнгөө тодорхой хэмжээнд бэлдэх хэрэгтэй гэдэг үүднээс мөнгөний шинжилгээний үнийг бол ойролцоогоор мэдчих хэрэгтэй юм байлээ. Голоос зорж ирж байгаа учраас зүгээр нэг ерөнхий шинжилгээ хийх гэдгээсээ илүүтэй бас нарийн шинжилгээ хийлгэж байгаа хүмүүс маш олон байдаг учраас ойролцоогоор 3000-аас 5000 юан, за 2000 юанч болдог хүмүүс байгаа. Тэгж бодоод бас ирэх хэрэгтэй юм байлээ. За ингээд энэ удаагийн бичлэгээ өндөрлөе. Тун удахгүй та бүхэндээ эмчилгээний төрөл болон эмчилгээний талаар дундаж үнэ, за мөн одоо хөх хотод өөр юу үзэх боломжтой, замын зардал, хоол, унд гэдэг буудлын талаар гээд бүх мэдээллийг цуврал болон хүргэх болно. Энэхүү пэйжээ фоллоу хийгээд дараагийн бичлэгээ үздэцгээгээрэй.